Их хотын амьдрал, зүрж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гунийг ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна. Витилээс таамтгаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн ээлжит дугаараа та бүхэнд хүрэхээр Монголын залуучдын холбооны байранд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид бүхэн энэ удаагийнхаа дугаараар Монголын залуучдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Билгүүтэйг онцлон та бүхэнд танилцуулж байна. Сайн байна уу? За таньчны оны интервью телевизээс явж байна. Бодит амьдрал гээд нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг зочноороос таныг онцолж үзэгчдэд танилцуулахаар танаараас дамжуулж Монголын залуучдын холбооны бас үйл ажиллагааг бас танилцуулахаар зориод ирлээ. Та тэглэг байх уу? За. Бодит амьдрал нэвтрүүлгийн ээлжит дугаараа та бүхэнд хүрэхээр Монголын залуучдын холбооны байранд хүрэлцэн ирсэн байна. Төлөвлөмж бирж маш олон залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучиж олон залуучуудыг бас одоо ажлын байраар хангаж ажиллаж байгаа. За 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. За манай одоо аав ээж бол Архангай аймгийн угуул ийм хүмүүс байдаг. Тэгээд Сүхбаатар дүүргийн нийслэлийн одоо 1-р дунд сургуулийг 10 жилийн хугацаанд суралцаж төгсөөд за Монгол Улсын их сургуулийн математик компьютерийн сургуулийг бас одоо 4 жилийн хугацаанд ажилдаа суралцаж төгссөн байгаа. Тэгэхээр залуучдын холбоонд ороод бас хамгийн анх хийжсэн ажлууд нь юу байдаг вэ? Энэ байгууллага бас Монгол улстай залуучдын байгууллага гэдэг утгаараа хамгийн анхны байгууллага тий бараг 100 жилийн түүхтэй ихэд болно. Тэр энэ том байгууллагатай бас залуучдаа төлөөлж ажиллана гэдэг бол бас нэр төрийн хэрэг байх л та. За Монголын залуучдын холбоо одоо яг 97 дахь жилийнхаа одоо түүхтэр явж гин түүхээ бүтээгээд явж гин. Тэг миний хувьд бол анх залуучдын холбоонд ажилд ороод тухайд бас одоо залуучдын холбооны удирдлага бүтэц бүрэлдэхүүн шинжлэгдсэн байсан. За тэгээд тэр шинэ багийн хамт яг онцлох юм бол тухайд улсын хурал дахь залуучдыг дэмжих лобби бүлгийг бид бас амжилттай байгуулж исэн. Тэр бол одоо хамгийн ихэнд оролцож бас одоо тодорхой ажлуудыг хариуцж хийж исэн том ажил байсан. За тэгэхээр билгүүтэй гэдэг хувь хүний хувьд те бас одоо яг энэ удирдах төвшөнд ажиллаж байгаа хүний хувьд бас хийж хэрэгжүүлэх зорилтууд нь юу гэдэг юм бол мэдээж бүх үйл хэрэг нь бол ерөнхийдөө залуучуудад чиглэсэн байдаг болов уу гэж бодож байна. За мэдээж Монголын залуучдын холбооны зорилго бол өөрөө маш энгийнээр хэлэхэд залуучдын нийтлэг эрх шиг хамгаалах, тэдний дуу хоолойг бас одоо шийдвэр гаргах төвшөнд хүргэх, шийдвэрлүүлэх. За нийгэм залуучдын өмнө тулгамдж байгаа маш олон асуудлууд байгаа. Тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх одоо арга замыг эрэлхийлэх, залуучуудыг идэвхжүүлэх, оролцуулах, зөв зөв уриалан дуудах ийм үндсэн зорилготой байгууллага. За энэ одоо зорилгынхаа хүрээнд энэ зорилгыг хэрэгжүүлэх одоо үйлсэд бүх үгдгийн цаг зав сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. За энэ зорилгын хүрээнд бол залуучдын холбоо одоо сар болгон уриалга гаргаад 7 хоног болгон бас одоо тодорхой ажлуудыг төлөвлөөд ажилдаг. За нийгэмд хүрсэн хүмүүсийн мэддэг, таньдаг болсон залуучдын оролцохыг хүсдэг болсон ажлууд бас одоо маш олон байдаг. Залуучуудын хувьд бол тулгамддаг маш олон асуудлууд байдаг шүү дээ. Гэтэл яг нийт хүн амынхаа бараг 30 гаруй хувийг эзэлдэг юм том мэдээлэл байдаг. Гэтэл ажилгүйдлийн төвшнгөөрөө 50 гаруй хувь нь ингээд даваа явчихсан байдаг шүү дээ. Өөрөө ч хувьд хөдөлмөрийн биржийг бас ингээд удирдаад ажиллаж исэн хүний хувьд яг нөхцөл байдал нь ямар байдаг юм бэ? За нийгэм залуучдын өмнө тулгамдж байгаа олон асуудлын дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бол бид бас маш их чухалчилж авч үзэж байгаа. За тэр жагуулгаараа 2013 онд албан ёсоор тухайн одоо хөдөлмөрийн салбарын яамтай хамтраад залуучдын хөдөлмөрийн төв биржийг байгуулсан. За тэр одоо хөдөлмөрийн төв биржийн үндсэн зорилго бол оюутан залуучуудыг ажлын байраар хангах, ажилгүйдлийг одоо бууруулах ийм зорилготой. За Монгол улс бол өөрөө нэг одоо юу гэдэг залуучдын цонх үедээ буюу нийт иргэдийнх нь бараг 37 гаруй хувь нь одоо залуучууд байгаа. Тэгэхээр залуучууд нь бас одоо нийгэм тулгамж байгаа асуудлуудыг аваад үзэх юм бол бусад насны бүлгээс илүү те одоо үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшнийг
За 7-оос 11% байх. Тэрийг нь залуучуудын хувьд насны бүлгээр наваад үзэх юм бол 15-аас 20 орчим хувьтай байх жишээ. Тийм учраас яг энэ залуучдын өмнө тулгамдж байгаа асуудлууд бол маш чухал. За тэр жагуулгаар залуучтай холбоо зөвхөн хөдөлмөрлөлт гэлтгүй бусад бүх асуудлууд дээр одоо юу гэдгийг бие даасан мэргэжлийн байгууллагуудыг байгуулж ажиллуулахыг хичээж байна. За яг тэр салбарын залуучуудыг тэр салбарыг хөгжүүлэх ёстой. Тэр одоо талуудын уялдаа холбоо харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр дээрэс нь залуучууд өөрөө өөрсдөө асуудлаа шийдвэрлэхэд нь юу гэдгийг одоо оролцоог нэмэгдүүлэх, тэг гаргаж байгаа санаачлагыг бас одоо дэмжиж ажиллах гэсэн тийм одоо олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад ажиллаж байна. Хөдөлмөрлөлтийн тухайд бол залуучдын хөдөлмөрийн бирж маань маш олон залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучиж олон залуучуудыг бас одоо ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Ажилгүйдлийн одоо гол шалтгаан нь юу байдаг юм бол одоо боловсролтой холбоотой байдаг юм уу эсвэл ажил олгогчдын зүгээс тавих шаардлага өндөр байгаа гэдэг юм уу? За олон талаас нь тайлбарж бол маш олон шалтгаан байгаа. Тэгээ би яг хоёр шалтгааныг онцлох юм бол нэгдүгээрт нь залуучуудын одоо тэр ажиллах төсөл сонирхол дахиад ажилдаа хандах хандлага за өөрөлдөх юм бол өөртөөс нь шалтгаалж байгаа гэдгийг илэрхийлэх гээд байна. За тэр нь одоо судалгаагаар юу гэж гарч байгаа нөхөр хөдөлмөрийн зах зээл дээр маш олон ажлын байр байгаад байдаг. Залуучууд доктортой урт хугацаанд ажиллаж чаддаггүй очоод голгоддог тийм одоо дүр зургууд нийгэмдэр хөдөлмөрийн зах зээл дээр бодтой байна. За нөгөө талд нь улс орны эдийн засгийн хөгжил за бизнесийн салбарын бас одоо хөгжил хараахан төлөвшөөгүй хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа учраас одоо яг залуучууд зориулсан сүүлдээ дөнгөж төгсөж байгаа ажил хөдөлмөрлөө эхлэж байгаа залуучууд зориулсан ажлын байр тутмаг байна. Туршилт нэрээр бас ажилуулчаад одоо ингээд ажил тавдаг тохиолдлууд маш их байдаг. Энэ одоо залуу хүний одоо хийх хэрчүүч гэдэг юм уу урмын хуулах асуудлаас нөлөөлдөг юм болов уу гэж ойлгоод байдаг л та. За мэдээж одоо байгууллагын өнцгөөс харах юм бол тухайн хүнийг ажиллаж чадах уугүй юу те хамт олонтойгоо одоо хэр нийцтэй зохицтой байна. Ер нь яг ямар чадвартай хүн юм манай байгууллагын одоо нэг ажилтан болоод ажил хариуцаж явж чадах уугүй юу гэдгийг шалгахын тулд одоо тэр туршилтын хугацаа гэдэг юм уу дадлагжуулах хугацаа зайлшгүй байх ёстой. За нөгөө талд нь залуучууд бас одоо тэнд дадлагшаа те үнэхээр тэр байгууллагад ажиллах уугүй юу гэдгээ бас үзэх тэр туршилтын гэдэг юм уу дадлагын хугацаа зайлшгүй байх ёстой. Тэр нь юу гэдгийг бас одоо зохицуултууд дутмаг хариуцлага муутай байгаагаас болоод зарим талаар залуучуудын хөдөлмөрийг мүлжих тийм одоо арга хэрэгсэл болоод хувирь дагаан л харамсалтай байгаа юм. Энийг шийдэхэд бол бид бол аль аль талдаа хариуцлагатай. За дээрэс нь одоо холбогдох хууль тогтоомжтой зохицуултуудын сайн хийгээд өгөх юм бол асуудлыг юу гэдгийг багасгах гэдэг юм уу байхгүй болох боломжтой байх гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийн бирж маань маш олон залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучиж олон залуучуудыг бас одоо ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Тэгэхээр залуучуудын байгууллага гэхээр нэг зарим залуучуудын өмнө хувьд бол нэг тийм заавал гишүүнчлэлтэй ч юм уу тийм нэг тийм хүн хандах боломжтой гэдэг тийм өрөөсгөл ойлгож яваадах шиг байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ байгууллага бол Монголын бүх залуучуудын л байгууллага. Тэгэхээр энэ байгууллагаас ер нь залуу хүн юуг авч болох юм? Залуучуудын холбоо маань залуучуудаас юуг өгч чадах юм? За гишүүнчлэлийн тухайд бол одоо Монголын залуучуудын холбооны үндсэн дүрмэн дээр маш тодорхой байдаг. Монгол улсын 16-аас 40 насны нийт одоо залуучууд иргэд бол Монголын залуучуудын холбооны гишүүн байна гэдэг. Мөн одоо дөрмийн хүрээнд гишүүдээ бид бас 3 одоо ангилж үздэг. За нэгдүгээрт нь гишүүн. За тэр бол мэдээж 16-аас 40 насны бүх тэр залуучуудаа хэлж байгаа. Хоёрдугаарт идэвхтэй гишүүн. За тэр нь бол одоо залуучуудын холбооны үйл ажиллагаа бусад одоо тэр залуучуудын холбооны салбаруудад идэвхтэй одоо оролцдог, тодорхой оролцоотой тийм одоо залуучуудыг хэлж байгаа. За 3-дугаар түвшин нь бол сонгуульт гишүүд буюу аймаг, дүүрэг, сумын тий бас одоо байгууллагууд дээр тусгай салбар одоо холбоодод гэх мэт залуучуудын холбооны маш олон салбаруудад тэргүүлэгчээр ажиллаж байгаа тий нарийн бичгээр ажиллаж байгаа тэдгээр залуучуудыг ойлгож байгаа. Монголын залуучуудын холбоо бол үндэсний хэмжээний залуучдын байгууллага гэдэг агуулгаараа одоо тий залуучдын өмнө тулгамдж байгаа тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд одоо зорин ажиллаж байгаа маш олон одоо жижиг том үндэсний хэмжээний за мөн одоо бүс нутгийн хэмжээний за аймаг дүүрэг сум хороо гэдэг нэгжүүдийн хэмжээний үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тэгээд тэдгээр үйл ажиллагаанд залуучууд бас идэвхтэй
оролцох шаардлагатай байгаа тийм. Зарим талаар оролцсон муу учраас залуучтай холбооны үйл ажиллагаа бас одоо залуучуудаа нийгэмд хүрдэггүй усал талууд байдаг. Хичнээн хороотой байдаг үлээ бас тусдаа эрүүл мэнд гээд аялал жуулчлалт ингэ байдаг. Үндэсний залуучдын зөвлөл гэж байгаа. Залуучтай холбооны одоо их хурлын дараа орох өдөртөгтэй байгууллага. Үндэсний залуучтай хорооны нийт одоо гишүүд маань үндэсний залуучдын зөвлөлийн нийт гишүүд маань 16 байнгын хороонд хуваагддаг. Тэгэхээр байнгын хороо нь бол одоо залуучдын өмнө тулгамдж байгаа 16 чухал асуудлыг жишээлбэл орон сууц байна, соёл байна, гэх мэтчлэн ингээд 16 асуудлыг тус тусад нь хуваарлж аваад тэгээд одоо бодлого боловсруулах, бодлогот нөлөөлөх тэр одоо асуудлаас гарахын тулд хэрхэн яаж ажиллах ёстой, ямар арга хэмжээ зохион байгуулах ёстой гэдэг байдлаар чиглэлж ажилладаг байна. Залуучуудын одоо энэ байгууллагад ажиллаж байгаа залуучууд маань маш их ажилтай л юу харагддаг л да. Жилд маш олон ивент арга хэмжээнүүдийг бас зохион байгуулдаг. Тэгэхээр энэ олон залуучуудыг бас удирдаад ажиллах тэр их хэрч хүчийг бас хаанаас ингэж олж авчраас гаргадаг юм болоо гэж бас бодогдтiin заримдаа. За одоо нэгдүгürt нь бол мэдээж гэр бүл байна. Гэр бүлээсээ маш их эрч хүчийг авч байгаа, маш их дэмжлэгийг авч байгаа, урмыг авч байгаа. За хоёрдугаарт нь бол мэдээж энэ бүлтэн 97 жилийн түүхтэй үе үеийн одоо залуучуудыг манлайлж, удирдах, чиглүүлж бас одоо маш том олон амжилтуудыг хийж чадсан. Өнөөдрийн бас энэ нийгмийг энэ Монгол улсыг одоо цогцлон байгуулахад маш үнэтэй хувь нэмрүүдийг оруулж чадсан энэ байгууллагад ажиллаж байгаагаар бахархдаг. Тэгээ энэ хоёр маань л одоо таны хэлдэг тэр бүхнийг хийхэд одоо дэм болж төгс болж авдаг баг. Холбооны санхүүжилтийг бас сонирхдаг олон хүн байдаг л да. Яаж одоо энэ үйл ажиллагаануудыг явуулаад энэ олон хүнийг цалинжуулаад одоо мэдээж бас хувийн амьдрал биш шүү дээ. Тэр энэ юу нь яаж явагддаг санхүүгийн тал дээр. За 1921 оноос 1991 оны хүртэл тухайн одоо залуучдын байгууллага буюу Бушхыг халах залуучдын хэвлэл, Монголын ёсгол залуучдын хэвлэл бол яг тухайн одоо төр өрж исэн нэг нам буюу Монголоор дэвсэлт намын дэргэдэгтэй тэр одоо намын залуу халаа боловсруучсан баг цорыг бэлддэг тийм байгууллага байсан. Тэр жагуулгаараа төрөөс санхүүжилтийн асуудлуудыг шийдэж ажиллаж исэн. За 1991 оны 1-р сарын 17-ны өдөр бол одоо Монголын ёсгол залуучдын хэвлэл Хотон Богдад өөрчлөн байгуулагдаж Монголын залуучдын холбоо байгуулагдсан. За тэр цагаас хойш Монголын залуучдын холбоо маань нийгэмд үйлчлдэг төрөмс байгууллагын одоо статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За мөн одоо төрөөс авдаг санхүүжилт бүрэн зогссон. За тэгээд одоо өөрсдөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол яг Монголын залуучдын холбооны санхүүжилтийг Монголын залуучдын холбооны залуучдын ордон гэж байгаа тийм бид бүхэн одоо зогсож байгаа энэ ордны зарим хэсгийг бид нар залуучдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тодорхой одоо нөхцөлтэйгээр түрээсэлдэг тийм хамтарч ажилладаг. За тэндээс олж байгаа тодорхой орлогууд байдаг. За нөгөө талд нь бас одоо залуучдыг урамшуулах, тэднийг дэмжих, тэднийг бас илүү их хийж бүтээгээч гэдэг өгж байгаа тэр шагнал байдаг. Залуучдын холбооны за тэр шагналын хураамжаар бас тодорхой хэсгийг нь санхүүжүүлээд ингээд ажилладаг. Тэгээ өөрөөр хэлэх юм бол залуучдын холбоо өөрийнхөө санхүүжилтийг өөрөө бүрэн бүрдүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж яг Монголын ирээдүйд бол яг одоо үеийн залуучуудад маань байна тийм ээ 10 20 жилийн дараах Монгол ямар байхнаас залуучуудаас маань шалтгаална. Тэгэхээр шүүмжилж хэлье гэвэл одоо юу нь шүүмжилхээ сайшаая гэвэл бас юу нь хэлэх вэ? Нийт масс залуучууд ажиглагддаг бас нэг янз бүрийн төлөөлөг шүү дээ. За залуучууд маань бол одоо хитрхи гадны соёлыг гэх юм уу те хитрхи одоо бусдыг юу гэдгийг шүтэж биширж өлөрлөн дөөрэж дагж байна тийм энэ бол маш буруу. Монгол улсад өөрийн гэсэн одоо тийм Монгол хүний онцлог байна. Энэ газар орны бас одоо онцлог байна тийм бидэнд өөрийн гэсэн соёл үе уламжлал ахуй байгаа. Тэр ахуй соёл үе уламжлал тэр бүх зүйлээ яг одоо юу гэдгийг ажилдаа амьдралдаа хэрэглэж бит болгож тийм тэрүүгээрээ юу гэдгийг одоо бахархаж амьдралынхаа үн цэн болгож явахгүй бол бусдын юмар бид нар одоо яваад гэдэг юм уу тийм бусдыг дагаад бас тийм амжилтанд хүрэхгүй амжилттай байж чадахгүй гэдэг нь бол өнгөрсөн 25-27 жилийн хугацаанд харагдлаа. Тийм учраас одоо Монголын залуучдын холбооны ч гэсэн нэг зорилго нь тийм байгаа. Юу гэхээр энэ байгууллага бол хин нэгэн одоо намын гэдэг юм уу хин нэгэн хүний байгууллага. Энэ бол Монголын залуучдын байгууллага тийм. Тэгвэл Монгол гэж юу юм бэ тийм Монгол ахуй, Монгол соёл, Монгол үйл уламжлал гэж юу юм бэ гэдгийг бид бас одоо өөрсдөө ойлгоод тэрийг баяжуулаа тийм тэрийг хойч үедээ өвлүүлжүүлдэг тийм зорилгыг бас агуулж байгаа. Тийм учраас залуучууд нь одоо гадны тэр зүйлүүдийг бас хитрхи их одоо дагаж дуурайж явах нь бол буруу баха гэж залууны хувьд хэлмээр байна. Нэг ёсны нэг өнцөрхөг үзэл байх хэрэгтэй л байгаа юм л та. Өнцөрхөг гэж одоо тэрийг бас нэг арай зөв талаас нь ойлгох хэрэгтэй байна. Цаашаа гэх юм бол мэдээж сүүлийн залуучууд боловсролын хувьд, их оролцооны хувьд те за дахиад одоо
улс их орондоо дээрэс нь олон улсын түвшинд за одоо бүс нутгийн хэмжээнд хүртэл маш олон салбарт маш олон гайхамшигтай амжилтуудыг гаргаж байгаа. Тэгэхээр бидэнд бол одоо юу гэдгийг авиас чадвар, оюун ухаан, бие бэлдэр бүх зүйл байна. Тийм учраас одоо тэр амжилт гаргаад байгаа залуучууд чигээ бүгдээрээ бас яг өөрсдийнхөө сонгож авсан чиглэл чадах тэр зүйлүүдээр амжилт гаргацгаая тий. Тэгэхээр залуучууд нь бүгдээрэнд нь одоо боломж байгаа. Тэр боломжоо ашиглах ёстой шүү. Шинэ үеийг бүтээж байгаа залуучуудын бас төлөөлөл энэ тэнд бол маш их харагддаг штэ. Бүгд л амжилттай явж байна. Хааны газар, албан газраар орохоор их дарга нар ер нь нас тогтсон хүмүүс байдаг бол залуучууд бас их цус хэлвсэн байна л гэдэг ажиглагтаад байгаа. Энэ бас үүний нэг илрэл юм болов гэж ойлгоод байна. Тэгэл бах уу? Одоо тэгэл нөгөө нэг үе үерээ гэдэг юм уу те мэдээж одоо тодорхой цаг хугацааны дараа дараагийнхын үеийн гарч ирдэг. Тэгэхээр тэрний бас нэг жишээ болоод явж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Мэдээж яг таны хэлдгээр ялангуяа төрийн байгууллагууд дээр ер нь нийгэм маш олон залуучууд манлайлж гарч ирж байна те. Тэгэхээр залуучууд юу гэдгийг тодорхой ажил хариуцж байна. Зарим ч бас алдаж байна те. За ихэнх нь бол магадгүй хоноод одоо салбарыг ер нь улс их орныг хөгжүүлээд явж байгаа гэж одоо бодож байна. Ирж маань маш олон залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучиж олон залуучуудыг бас одоо ажлын байрыг хангаж ажиллаж байгаа. Тэгэхээр бэлгүүтэйгээр дамжуулаад залуучуудын холбооны талаараас товч мэдээлэлтэй болсон баха. Ямар ч байсан эндээс бол ажилтай болъё гэсэн залуу хүн бас оюутнууд маань бас тий цагийн болон байнгын ажлын байртай болох боломжтой, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн мэдээллүүдийг бас авах боломжтой юм а гэж бол ойлголоо. Тэгэхээр хувь хүний зүгээс одоо цаашдаа хийх зорилгууд нь юу байгаа бол? За одоо нэг 3 жилийн дараа Монголын залуучдын байгууллагын Монголын залуучдын холбооны 100 жилээ болно. Тэгэхээр бид бол одоо энэ оны төгсгөлөөс эхлээд 100 жилийнхаа хувьд тэмдэглэн өнгөрүүлэх тэр ажлуудаа зүй шамлан орон за тэрнээс гадна ер нь энэ Азийн төвшөнтэй миний мэдж байгаагаар өнгөрсөн 100 жилийнхаа түүхийг одоо ном болгоод буулгачсан байгууллага маш овор бараг байдаггүй. Ялангуяа залуучдын байгууллага дотор бол үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Тэгтэл Монголын залуучдын холбоо 1921 оноос хойш одоо ингээд 2021 он хүртэлх 100 жилийнхаа түүхийг 12 ботод одоо буулгаад за 8 ботын албан ёсоор одоо хэвлэгдчихсэн үлдсэн ботууд нь хийгдэх шатантай явж байгаа. Тэгэхээр энэ мэтлэн ингээд залуучдынхаа байгууллагын үг түүхийг баяжуулах ажлуудыг бол хичээж хэрэгжүүлнэ. За хувийн хувьд бол бас ингээд гэр бүл төлөвтэй холбоотой, өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой бас одоо төлөвлөсөн төлөвлөгөө бодож байгаа тэр зүйлүүд бол байгаа. Ер нь бол хүн яг зориод мөрөөдөд зорилгын төлөө явж чадах юм бол бас юунд ч хүрч болдгоо гэдгийг олон залуучууд маань харуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр үүний бас нэг тод жишээ нь бол өөрөгч юм болов гэж бодож байна та. Тэгэхээр одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бусад залуучуудтай бас хандаж гоё үг хэлвэл. За баярлалаа. Тэгээ мэдээж одоо цаг хугацаа өнгөрөхөд бас зүй төрүүлнэ. Цаг хугацааны их залуучууд алхнаа гэдэг Монголын залуучдын холбооны бас одоо уриаг байгаа. Тэгээ энэ бол мэдээж одоо үнэн үг тийм ээ. Одоо юу гэдгийг тодорхой цаг хугацаа өнгөрөх тусам залуучууд бид нар хүртэл ингээд одоо юу гэдгийг тас ахаад гэдэг юм уу тийм магадгүй тодорхой хугацааны дараа өө нэ тий одоо ингээд үе өнгөрөхөд ингээд явнаа. Тэгэхээр залуу бага хугацаанд энэ одоо боломжтой бага хугацаанд тэр боломжуудаа ашиглаад зөвхөн өөрөө хөгжөөд өөрийнхөө амьдралыг одоо хөдөн татгаас илүү бас одоо байгууллага хамт олноо тий. За мөн одоо улс орноо хөгжүүлэх цаашлаад магадгүй одоо залуучууд бид нар ялангуяа Монгол залуучууд дэлхийн асуудал ярьдаг, дэлхийн асуудалд оролцдог, дэлхийн түвшинд бас ажилладаг, амьдрдаг тийм болох байхаа гэж итгэж байгаа. Тэгээд бид залуучуудаа бас одоо хамтдаа тэр бүх амжилтуудыг тэр бүх зүйлүүдийг хийцгээе гэж уриалмаар байна. За тэгэхээр хоёулынх нь бас ярилцлага ерөөхдөө дуусч байна. Энэ бодит амьдрал гэдэг нэвтрүүлгийн маань нэг онцлог бол нэг талаас одоо тоо хүний талаар товч танилцуулах хөрөг нэвтрүүлэг маягтай. Нөгөө талаас тоо хүний одоо ажил мэргэжил ажиллаж байгаа салбараар дамжуулаад тухайн салбарын асуудал те бодит байдлыг олон хүнд одоо хүрхийн зорилготой нэвтрүүлэг байгаа. Тэгээд урилгыг маань бас хүлээж авч цагаан яриа өрнөөс нь баярлалаа. Бас ажилд нь өндөр амжилт хүсье. За одоо намайг сонгож авч нэвтрүүлэгтээ оролцуулсанд баярлалаа. Бид Монголоо хайртай. Залуучууд мэдээд ирж
гэрч маань маш олон залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучиж, олон залуучуудыг бас одоо ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Их хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр, алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна.